Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн гайхалтай өдрийн эндийг хүргье. Тэр чинь мөр маш их сандралтай орж байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр шатнд тэнцэхгүйгээч мэдхгүй. Тэгээд анхудаа тийм одоо дуулах урлагаар дууны урлагаар дамжуулж тайзан дээр гарч байгаа. Тэгээд тийм дэлхийн том тайзан дээр гарч байгаа гэдэг утгаар бол маш их сандралтай гарсан. Гэхдээ яг би нөгөө нэг юм шүүгч нарыг одоо эргүүлэх гол зүйл нь одоо хамгийн ихний л одоо чухал юм ихний нот ихний өнгүүдийг л яг би яг төгс авч ижил шүүгч эргэх байх гэж тэрэн дээр айгүй их тийм акцентлж одоо их төвлөрж бодож орсон. Тэгэл яг орол ихнийхээ мөрийг яваал тэгсэн чинь уука коуч иргээл тэгэл амар баярлал ингэжсэн аа тэгээд за гэж шууд контролд бол дараагийнхаа нөгөө шүүгчдийн бас бич эргүүлэх ёстой гэдэг бодол байгаа учраас шууд тэгэл тэр дорн контролд бол барайл явж исэн да. Би яг дуугаа нэг 2 сарын хугацаанд бэлдсэн. Яг бичлэг эхлэхийн өмнөх 2 сарын хугацаанд бол нэлээд сайн тэгэл гэртээ нүдэл дуулж үзэл бичлэгээгээ сонсоол ингээл тэгэл нөгөө заримдаа тэр өнгийг гаргамаараа ингээд бодсон ирнэ чадахгүй байгаад байхаар чинь уйлмаар санагддаг үе хүртэл байгаа. Тэгэл энэ хоолойгоо тийм чинь тархиараа л өдөртөх юм чинь тэг ингээд тэр өнгө мөн гарахгүй байвал бацчмаар санагдаж манагдал тийм бэлтгэлийн үдэр тийм сонирхолтой зүйлүүд их болно л. Ер нь бол ока коуч их юм багт орноо л гэж тэр хүнийг л зарж ер нь voice show бас оролцсон. Яагаад гэдэг асуултыг хүмүүс надад айгүйх одоо хүргэсэн л дээ. Яагаад заавал ока гэж яагаад бачка ах, яагаад наги коуч, яагаад жи коуч байж болоогүй гэдэг асуултууд аяух байсан. Тэр бол ока коуч илүү миний нөгөө дотоод ертөнцийг миний юу гаргахыг хүсэж ийн тэрийг маань илүү сайн хүндлээд тэгээ тэрийг маань одоо өнгөлж тортоход маш сайн нэмэр болж илүү их сайн хүч болох намайг дэмжих хүн шиг санагдаж бас бодогдож орсон. Тэгээ бас тэмж байсан коуч битээр бол гайхалтай ойлголцдог. Ер нь бие биенийхээ дуун дээр юу хүсээд байна, ямар хуу донж маяг хүсээд байна гэдгээ аягүй сайн мэдлцдэг. Би voice дороод бараг сул талаа олсон. Тий, давуу тал гэхээсээ илүү сул талаа олоод харин сул талаа олно гэдэг маань надаа аягүй хамттай байсан. Тэрний юу гэхээр жоохон нэг зориггүй байх. Тий, хүнд нэг үгүй хэлж чадахгүй. Тий ингээл хүний ингээл үгээр нь ингэх гээд л эсвэл хин нэгэнд өөрийнхөө бодогдож байгаа зүйлийг бас яг ингээд тодорхой зоригтойгоор илэрхийлж чадахгүй бас ямар байхыг хүсэж гин би дончтой байхыг хүсэж гин үү маягтай байхыг хүсэж гин үү тэр зүйлээ нөгөө ингэж дэлгэж гаргаж ирч чадахгүй байх хэмжээний одоо зориггүй л байсан. Тэгээд нэр би энэ дээр зориггүй юм байна. Эннээсээ болоод бас олон зүйлийг бас ингэж арчиж ингэж өнгөрөөж исэн юм байна гэж яг ойлгож бодоод өөрийнхөө тэр зориггүй байдлыг засаж зоригтой болж байгаа. За энэ театрт орж ирэх бас том шалтгаануудын нэг нь миний өвөө байсан. Набороо хөгжмийн зохиолч тэгээд удирдаач Монгол Улсын урлагийн авь зүтгэлтэн давуу цамц гэж хүн байсан. Тэгээ яг энэ газар одоо Ардын дуу буужгийн чуулга гэж байх үед бол Монголын анхны одоо үндэсний хөгжмийн найрлалын удирдаач байсан тийм хүн. Тэгээ өвөөгөө жоохондоо их харж тэндээс нэг тийм ямар гоё юм бэ гэдэг ийм нэг юм цочил ийм авч байсан. Тэгээ тэрний дараахан болохоор гэр бүлийнхэн маань намайг айгүй их дэмждэг байсан. Жоохондоо нэг л тийм дуулах дуртай, жүжиглэх дуртай, эмээгийнхээ хувц өндрийг өмсөөл, аавынхаа хувц өндрийг өмсөөл янз бүр болоод бакалын өмсчнийг үзэл, түүхэлчийн өмсчнийг үзэл ингээл янз бүрийн юм ингээл туршаал яваад идэг байсан хүүхдэл байсан юм л да. Тэгээд аав маань намайг үндэсний телевизийн дугууланд оруулсан. Тэгээд л тэндээс ер нь л одоо энэ жүжигчин болох хүсэл яг бүх зүйл эхэлсэн. Театрын хувьд бол үнэхээр гайхалтай газар. Одоо оюутан байхдаа ингээл гадаан зогсон гут ингээд сүрддэг. Тэг энэ хаалгаар ингээд орж үзэх юмсан гэдэг. Тэр ингээд хаалгаар орох нь хүртэл тэгж гой санагддаг. Тэгээд л эн чинь бас
нас ахиад 2 дугаар курс болоод жүжигийн маасанд оролцох боломж одоо олдоод тэгэл яг тэр ингээл ажилчдын хаалга татаал орж явахт надад бүр яг ингээл нэг тийм сэп хийсэн нэг тийм гайхалтай мэдрэмж төрж исэн. Тэгээд одоо болохоор театртаа ингээд шалгалт өгөөд тэнцээд студи ингийн жүжигчин болоод яг ингээд явж байхад бол өөрөө маш их бахархдаг. Бас театраараа их бахархдаг. Театр дотор байгаа хүмүүсээрээ одоо мундаг жүжигчин ах эгч нар маань байна, найруулагч нар маань, зураач нар маань, манай үйлчлэгээнд явдаг ах эгч нар маань ч гэсэн ер нь энэ театрт байгаа бүх хүмүүсээр маш их бахархдаг. Яг тэгвэл бид ингээд хамтдаа зүтгэж одоо Монголын театрын түүхийн нэг хуудсыг ингэж эргүүлэх шинэ нэг хуудас шүү дээ гэж бас аявих бодож гэж амгшиж явдаг. Тэгтээ илүү одоо хичээж илүү сайн болж энэ театртаа ингээл одоо насаараа ажиллахыг хүсэж мөрөдчлээ гэдэг та. Тэгээ ер нь өөрийн хариуцлага маш их ирдэг. Яг тэгвэл миний өвч нь одоо маш мундаг хүн байсан. Тийм болохоор би тэр хүний одоо нэрийг муу дурсгах хэмжээний байж болохгүй. Тэгээ манай өвөг ингээл хүмүүс ярихдаа байнга ингээл энийгээл сайхан зантай хүн явж идэг байсан. Тэгээд одоо тийм дээр үйл өөртөө витамин С, витамин Д ууж муугаад л ингээл явж идэг. Нилээн ийм цэвэрхэн, цэмбгэр, царайлаг. Тэгэл ажилдаа бол бүр яг яс гэл хүмүүс агиух ярьдаг. Тэгээ яг тэр өвөөхөө тэр зан чанаруудыг алдахгүйгээр тийм зарчимж өөртөө арчаатай, тэнхээтэй. За тэгээд бас хүмүүс дад жаргал бэлгэлсэн хүнтэй сайхан инээгээд мэдлжигдэг. Тийм байхыг зорддог доо. Билэгч одоо найруулагч маань өнгөрч гисэн болд найруулагч маань намайг хараад тоглоомын тойрог гэдэг нэвтрүүлгийг хөтлөгчөөр аваад тэгээд л одоо тэр үеэс хойш хүүхдийн редакцид одоо хамааралтай хүн болж тоглоомын тойргийг одоо хичээлээ тараад л шууд явдаг аав хүргэж өгөөл хург мургийнхаа хувцас өмсөөл цэцэрлэгийн хүүхдүүдийн бүхэ тэмцээн юм чинь тэгэл тэрийг ингээл хөтлөөл өдөр болгон зураг авалттай тэгэл араас нь байжгаад манай Ариуна найруулагч маань про бөгөөч гээд тэгээ Хоймор дүнчих нар гээд олон ангит кинонд одоо миний хамгийн анхны тийм бүрийн хэмжээний кино байдаг. Тэн дээр бас бэлгүүдээ гээд гол дүрийн нэг хүүгийн дүрд тоглож исэн нэлээд мантахар цантахар л байсан. Тий анхны бүтээлийн тухайд бол тийм байна. Яралтай цэцлэмжийн тасагт бол би бүр маш сонирхолтойгоор тоглосон. Би амьдралдаа нэг юм 3 яг зорилготой байсан 10 жилдээ. Одоо ажлын талаар шүү дээ. За нэг тийм үйлчлэгээний байгууллагад ажиллаж үзье. Дараа нь найрамдал багшилж үзье. За дараа нь юу фильмд ажиллаж үзэх хэрэгтэй. Яг 10 жилдээ чи энийг багтааж хийх ёстой гэдэг юм бодолтой байсан. За тэгээд үйлчлэгээний салбарт бол 10 жилдээ хичээл амар гоцны амралтаар ажиллаж ажиллаад тэгж үзсэн. Тэгээд чинь оюутан болоо. Тэгээ ковид гараад найрамдал багшлах маань бүр чи бүх хавдлаа болоод. Тэгээд араас нь юу фильм заа тэгвэл миний боломж юм байна гэж бодоод байж байгаа шүн тэр чинь 10-11 үед лөө зүгээр л хэний ч мэдгүй хөлт ундрмаа хичүүр чат бичсэн инстаграмаар би танад ажилламаар байна би шалгаж угаасан ч чадна надаа юу ч хамаагүй би юу бүгдийг хийн гэл тэгсэн чинь ундрмаа гэж надаа бүр тийм минутын дараа хариу өгөөд би тэнд чи үсэрч төвхцээ цогцоод бөөм баяр болж байгаа шүү дээ тэг их ч маань чи зургийн даргын туслах хийж чадах уу гэд юу ярьж байгаа юм бэ чадлагүй яадаг юм бэ тэг ковидтэй үед чинь гадуур гараал цагдаанараас болтод цухтааж нөгөө локейшны зураг мураг авч ихч рүүгээ явуулж муулаад чи ихч маань би 16 тайсан. Чи айгүй мундаг сүрхий ажилтдаг хүүхэд байна. Чамаа зургийн дараагаар тавьчих. 20 ангитай кинонд 16 настай хүүхэд зургийн дарга гэж бодлоо. Тэгээд гэтээ бас айгүй амбицтай би өөрөө тэрэндээ айгүй юм. Тэгэл айгүй бичиг цаасаа нарийн ширээ ингэн. Тэгээд бид нар чи ковид байсан болохоор зүүмээр хурлаа идэв. Нэг оройны хурал дээр ингэж хэлсэн байхгүй. Бамбар гээд дүр байна. Чамтай айгүй төстэй юм аа. Нэрээ зүрхээ авъя түү. Юу гэсэн ч үгүй. Өсвөлгчээ зүрхээ авъя. Төвлөг зүгээр л. Чиний одоо байж байгаа байдалтай айгүй төстэй юм байна. Чиний ингээ про бөгөөж текстийг явуулж чи яг өөрийгөө ингээ камераар бичээд тэгээд явуулчих. Тэнцсэн бид нэр тэгээд дорхоноо үзээд хариу гаргах чинь. Тэнцсэн байвал маргааш өглөөний урал дээр өглөөний мэнд бамбраа гэж хэлхий. Тэнцээг байвал өглөөний мэнд тэмүүлэн гэж хэлхий гээд тэгээд би чинь нөгөө пробо явуулаад
хэдэн ч одоо 40-50 удаа бичиж үзээд байгаа юм уу. Тэгэл шилжилж хамгийн сайнаа явуулаад маргааш өглөөний хурал дээр өглөөний мэнд бамбраа гэлээ. Би бүр тэр яг нэрээ үнэхээр их баярлж байсан. Ер нь бол театртаа байж театрынхаа одоо жүжигчин байхыг их хүсэж байгаа. Тэгээд дээрэс нь алдалгүйгээр энэ бүхнийг амжуулаад өөрийнхөө дуу уран бүтээлээ хийхийг бас зорж байна. Ер нь бас хийгдээд эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр бас удахгүй та бүхэн тэгээ одоо анхныхаа дуугаар бас уулзах байх гэж найдаж байна. Дээрээс нь бас кино урлагийг хаяхгүй явна гэж боддог. Ирээдүйд бас хувц загварын салбарт орно гэж боддог. Би ч аягүй шундалтай. Тэгээ бүхэл салбарт л мундаг байхыг хүсдэг урлагийн салбар дотор бол хөгжим тоглолцоормаар ямаараа нэмэрэн гэдэг шиг. Яг л Леди Гага шиг байхыг хүсдэг гэсэн үг байхгүй. Тэр хүн дуучнаа гайхалтай хийдэг, гайхалтай дуучин, кинонд гайхалтай тоглодог, гайхалтай жүжигчин болж чадсан шиг би яг энэ хоёр зүйлийг алдахгүйгээр бас театр алдахгүйгээр энэ гурван зүйлийг алдахгүйгээр л одоо хичээж л юм да.